Энэ сангийн тухай бид одоо энэ жил бол маш их анхаарах ийм жил болон хүнсгүүдийн аж ахуйн яамнаас ирэн зарлаж байгаа. За манай улс цаашдаа эдийн засгийг солонгоруулах, за нөхөн сэрэг гэдэг өөрөөр хэлбэл за байгалийн баялагын нөхөн сэрэг гэдэг ийм одоо эдийн засаг л байгаа. Ийм ногоон эдийн засгийг одоо хөгжүүлэх гэдэг талаас нь хаана ярьж байна. Энэ хамгийн гол үндэс нь бол бидний одоо мал аж ахуйн одоо салбар юм. Тийм учраас хүнсгүүдийн аж ахуйн салбараас 2017 оныг бол за малын удмыг селекцийг сайжруулах, за малын чанарыг сайжруулах ийм жил болгон зарлаж байгаа. За ер нь урд нь бол үзэгчид бас санаж байгаах ерөнхий сайд одоо малчтай уулзаж за 1000 малаас авдаг ашгийг 500-аас 600 малаас авах юм боломж болцоо байна гэдэг ийм жишээ сурвалжлагуудыг ч одоо бид нэр бас хүргэж байсан. За хүнсгүүдийн аж ахуйн яамнаас гаргасан 2017 оны одоо зорилго бол одоо ердөө л одоо ийм өөрөөр хэлбэл 2 малаас авдаг ашгийг за 1 малаас авъя. За малаа ер нь чанаржуулъя гэдэг талаас нь бол ихээхэн одоо анхаарч байгаа юм байна. За яг энэ аяны хүрээнд одоо малын удмын сангаас ер нь ямар ажил хийж байна? За манай хөдөө аж ахуйн яамнаас бол энэ жил 17 оныг малын үржлийн ажлыг эрчимжүүлж, жил болгон үржлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл болгон зарласан байгаа. Энэ хүрээндээ бол одоо бид нэр бүх одоо Булган аймагт бол одоо махны чиглэлийн цэлэн үйлдвэрийн ухрыг сайжруулах тал дээр одоо дөрвтэй ажлыг хийх төлөвлөлт орцсон явж байна. Өшөө мах сувны чиглэлийн төвлөрсөн бүс нутгууд дээр бол мах сувны чиглэлийн ухруудаар бол одоо зохион төлөвлөлт хийх аяныг бол өрнүүлээд тэн дээр явуулын техникчд бол одоо явж үйлчлэхээр одоо бид зохион байгуулалтанд орсон байгаа. Өшөө өргөжөөд ишээгээ дорнод хинтийн аймагуд дээр бол одоо энэ махны чиглэлийн ухрыг бол тэр бүс нутаг бол одоо тэргээр байгаа. За тэр бүс нутагт бол махны чиглэлийн ухрыг зохиомжлоор хэлтүүлэг хийх ангус нөрөөгийн улаан ухр гэж байгаа. Энэ хоёр ухрээр голдоо одоо захиалга ирсэн байна. Бидэрт бол зохиомжлоор хэлтүүлэг хийлгээ гэдэг захиалга ирсэн. Энэ зохиомжол хэлтүүлгийн ер нь ашиг тус юу юм бэ? Одоо зүгээр ингээ ярихад бол нэг хугацаанд бол хичнээн хонь уламжлалт хэлтүүлгээр явахад жилд одоо хичнээн хэлтүүлж боломжтой байдаг. Зохиомжол хэлтүүлгээр явах юм бол одоо хэд болж үржих үү? Ашиг тус нь юу байна? За зохиомжол хэлтүүлгийн ашиг тус нь болохоор одоо өндөр ашиг шимтэй ийм одоо үржлийн эцэг малаас өрийн гүн хөлдөөсөн бие технологиараар гүн хөлдөөсөн нөхцөлд аваад хадгалсан тэр өндөр ашиг шимтэй үрээр авчиж шууд одоо зохиомжлоор одоо хийж хэлтүүлэг хийж үрийг тогтоож байгаа. Энэ нь болохоор ашиг шим богино хугацаанд өндөр ашиг шимээ өгөх одоо ийм биотехнологийн дэвшилт дарга. Олон улсын хэмжээнд одоо хамгийн их одоо хэрэглэгдэж байгаа энэ бол ийм дэвшилт дарга байна. Тэгээ бас олон малыг нэгд оруулах. Тийм, нэгд оруулах одоо олон малыг одоо жишээл одоо богдоор ярихад одоо хуц бол нэг хуц 50 хонд одоо тийм стандарт хэмжээ байдаг. Их тул зохиомжлоор хэлтүүлэг хийх юм бол одоо 1000 хонтой 500 хэлтгчтэй айл дээр очихд бол тэрэн дээр одоо бид нар зохиомжлол хэлтүүлгээр бүгдээрэнд нь одоо хэлтүүлэгчд нь тоог хэмжээнд нь таарсан хэмжээнд бол хийж одоо ийм дэвшилт технологи арга л да. Хуцтай байхаар бол хуцаа дахиад одоо шилжүүлэн байрлуулна. Өшөө дараа нь хувцсны ангилтын нэтргээл ингээд бас ажил үйлчлэх хийдэг. Гэхдээ бид нар энэ уламжлалт хуцаар одоо зохиомжлол хэлтүүлэг хийдэг ажлыг бол бүр одоо үүсгэж байгаа юм биш. Энийг бол давхар ингээд хослоод явж иж бид нар малын чанарыг богино хугацаанд малын чанарыг сайжруулах ийм үр дүнтэй ажил. Энэ Монгол мал үндэсний хөтөлбөр одоо тусгагдсан тодорхой зүйлүүд байгаа. Энд одоо малын удмын сангийн үндэсний зохицлоор байгуулахар хэдэн жил яригдж байна шүү дээ. Дархуул аймагт одоо баригдаад байгаа. Энэ бүтээн байгуулалт төр хэр зэрэг явагдаж байна. Энэ хэрвээ зохицлоор баригдчихвал ямар ашиг тус ер нь байх вэ? За таних гол бас одоо сэдвийг хөндөж асуулаа. Тэгээд энэ дээр бол 13 оноос Монгол мал автлын хүрээнд бол 13 онд Дархуул аймаг дээр малын удмын сангийн үндэсний төвийн одоо биотехнологийн тийм төв байгуулъя гэдэг юм шийдвэр гарсан. Энийхээ дагуу төлөвлөгдөөд одоо цогцлборын үйл ажиллагаа барилга байгууламжийн хувьд бол баригдаад өнөөдрийн байдлаар нэг 90 гаруй хувьтай явж байгаа. Энэ жилийн 8 сар ихт бол бид нэр цогцлборынхаа үйл ажиллагааг бол дуусгаад лабораторийн тоног төхөөрөмж бүх юм суурилагдаад бид нар 8 сард бол үлээж авах
төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Төсөв дээр бол тодорхой төсөв хөрөнгө нь бол тавигдсан. Яг одоо хуваарийн дагуу ингээд барилгын үйл ажиллагаа эхлэх сезон одоо эхэлж байна. Одоо энэ 5 сараас эхлээд ингээд ажил бол эхлэж байгаа. Зогсолбор ашиглалтанд орсноор ямар төвшөлт зогсолбор ашиглалтанд орсноор бол бид нар өшөө дотооддоо үйлдвэрлэх үрийн тоо хэмжээ бол өшөө одоо харивжин их болно. Энэгээр бид дотооддоо үзүүлэх үйлчлэгээ бол өшөө өргөжнөө. Энэ хэмжээгээр одоо малын чанарыг бол энэ богино хугацаанд чанартай сайжруулахын тулд бол энэ дээрх гол үйл ажиллагаа бол бидний үйл ажиллагаа бол энэ дээр төвлөрч ажиллана. За баярлалаа танд. За энэ мал аж ахуй, за энэ удмын сангийн энэ сэдв бол маш өөр их өргөн сэдв байгаа. За энэ түрээд бол одоо бидний ярилцлага өндөрлж байна. За одоо эргээд студидтэй холбогдъё.